Орой минь төргий. За эвэн ажлаа дарчаад алхаж явнаа. Үшүүа. Төр ингээд бас 8 одолтоонууд нь байж идэм байна. Мортор амжиргаа тавьтал зогсож байгаа шиг. Тэр солонгос залуу жоохон сонирхож байгаа шиг. Яах гэдэг нь инээд алдаад байсан ч яарна. Чи Монгол эзтэй энтер гэлж байгаа ярих гад байсан юм байна л да. За тэгээд нэг хоёул ямар хэл мэдэх биш. Уцаар нэг жоохон тэгэл харилцлаа цааны цагаар. Тэгсэн чи Монгол сайхан шүү. Би Монголд очно гэж бодож байгаа л гэж. Тэгэхээр би тийм ээ. Монгол маань сайхан шүү дээ. Хөх тэнгэр уудам тал нутаг байна шүү дээ гэдгсэн чинь. Тийм ээ, үнэхээр тийм шүү. Солонгос хүмүүс өхөөс өмнө Монголд нэг одоо очиж үзэх ёстой. Үзэх хэрэгтэй гэж ярьдаг аа. Хөх тэнгэр уудам талыг харах ёстой гэж ярьдаг гэж шүү. Тэгээд би ч харин тийм шүү. Тэр бол үнэхээр зөвөө л гэж л. Тэгээ намайг чи энд мөнгө олох гэж ирсэн үү гэж. Тийм ээ, би Солонгос улсаас суралцах гэж ирсэн. Ялангуяа Солонгос улсын Сөүл хотын хүүхдийн парк, төв паркыг үзэж тэндээс суралцах гэж ирсэн хүн ээ. Одоо хүүхдүүд балчир үстэй зориулсан хүүхдийн цуслан, жимстэй, цэцэгтэй, за тэгээд тоглоомтой, бас хөөргөн амтантай тийм гоё хүүхдийн цуслан хийнэ гэж бодож явдаг аа гэсэн чинь гээл хэлдэг. Гэсэн чинь нөгөө солонгос эрхийн уруу газаалгаад зөвхөн мондаг байна, сайн байна, амжилт төсөө юм хүсэл гэж. Тэгэхээр за баярлалаа. Тэгээд Монголд очихоор бол надтай холбоо бариараа. Би гоё юм үзүүлээ шүү. Би бас өвдөцийн түүх шаштар гэрээ бас бахархдаг. Чингис хаан ч гэсэн чинь Чингис хаан гэдэг. Чингис хаан өгөөдөө хаан Буйг хаан мөн хаан гэдэг шиг. Тэг сайхан түүх шаштраараа бахархаж явдаг. Бас түүх мөхө харуулсан, өвдөцсөн харуулсан бас сайхан бүтээлүүд хийнэ. Хүүхдэд зориулсан хим хийнэ. Надтай холбогдоод Монголд ирж үзээрэй. Сайхан Монгол оронд гой сонирхолтой зүйлс үзүүлнэ гэл. Томорлоо нэг солонгост. Тэгээ нэг темирхүү юм болоод тэгэл харж явна да найзуудаа. Бүүдгэр дүүх хаах юм аа Солонгост. Тэгэл бүүдгэр дүү юм байгаад байт юм бэлээ Солонгост. Ер нь би нэг гоё цэлмэг нартай гоё хөх тэнгэр харагсан. Ер нь байхгүй шүү. Тэгэхээр ийм болохоор Солонгос хүмүүс Монголын удам тал нутагт очиж хөх тэнгэр харж ялангуяа од харахыг их хүсдэг байх гэж бодсон, ойлгосон. Тийм шүү. Энд чи одоо бас од мод харна гэдэг бол бас л овер завшаа юм шүү. Тэ. Манай сайхан их оронд маань бол сайхан од гаргис бол мэлтэлцэн гардаг шүү дээ, тийм ээ.